Сүүлийн өдрүүдэд төрийн ордонд оюут толгой түүнтэй дүйцэхүйц стратегийн томоохон хэлцээрүүдийн нууцлалыг шөмжилж, илүү байсан бол олон талын маргаан газар авахгүй шаардлагатай бол өөрчлөлт оруулж сайжруулах боломжтой байсан гэх шөмжлөл өрнөсөн. За тэгвэл гашуун сухад ганц модын хил дамсан төмөр зам болон түүнтэй холбоотой Харбины багц гэрээч оюут толгойн гэрээний адил эдийн засгийн алдагдaltaй. Аль нэг улс төрчийн эрх ашгийг нэгдүгээрт, эх орны эрх ашгаа хоёрдугаарт тавьсан алдаатай гэрээ байж болцсошгүй гэж Баярмаа нарын 40 гишүүн үзсэн юм а. За энэхүү хянан шалгах төр хороог байгуулах тогтоолын төслийг улсын хурал өнөөдөр хэлэлцлээ. Харбины багц хэлцээрийг батлахдаа улсын хурлын чуулган завсарлахаас 1 хоногийн өмнө оруулж ирсэн байнгын ороодыг чуулган завсарласан хугацаанд хуралдуулсан гэрээний үн эдийн засгийн тооцоог өнөөдөр хүртэл олон гишүүн мэдэхгүй гэх зэрэг процедурын ил тод бус байдал нь гишүүдийн эргэлзээг нэмэгдүүлж байна. Хил холболтын төмөр зам дээр нь яаж тэрний явцад яаж нөлөөлөх юм бол энэ дээр одоо үжид судалсан ийм зүйл юу байна вэ гэж ингэж асуумаар байна. За яг уу ер нь энэнийг тойроод зөндөл юм яригдж байгаа. Ялангуяа одоо тэр 20 жилийн 20 хүртэл сая жилд 20 хүртэл сая тонн үрсийг 16 жилийн хугацаатай экспортлно гээд үүнийг за ер нь нэг 50 орчим доллараар тонныг тогтооцсон байж байгаа юм. Тэгээ энэ бол бас нэлээд маргаан дагуулсан үн бага байна гэж их яригддаг. Энэ асуудлаар ярьж болох боловч нөгөө үлдсэн хоёр асуудалтай эргээд ямар нөлөө үзүүлдэг бол гэсэн энэ асуултыг санаачлагч нараас асуумаар байна. Биржийн үн хэд байх нь тустай асуудал. Тэр тухайн тэр үнд нь тохируулж 5% хөнгөлөлтөөр худалдаж болох ийм боломж байсаар атал яагаад ийм тогтмол буюу 50-60 долларын хооронд тогтоочих вэ гэдэг асуудлыг л хянаж шалгах гээд байгаа. За тэгвэл энэний одоо хян шалгалтын үр дүн бол хил холболттой бол ямар ч хамаагүй. Төмөр замын хил холболт бол түүгээрээ тусдаа дахиад гэрээгээр явж байгаа гэж ойлгож байгаа. Харбины гэрээ улсын хурлаар 2 удаа хэлцэгдсэн. Гэрээг дагсан хэлцээрд бусад бүх бомтыг дараалан холбох заалд орсон. Ганц мод гашуун сухад холболтын ажил эхлэмэгц шивээ хүрэн сэхээ, ханг, мандал, бичигт зүүн хатвч зэрэг бомтуудын шийдлийг нээхээр төлөвлөсөн гэж зам тээврийн сайд гэрээгээ өмгөөллөө. Мөн өнөөдрийн байдлаар ганц мод бомтоор 41 сая тонн нүүрс экспортлж, ондоо багтаан 45 сая тоннд хүрэх төлөвтэй. Сэхээ, шивээ хүрэн бомтоор 20-с 30 сая тонн хангаар 10 гаруй сая тонн нүүрс гарч байна. Энийг бид өөрсдөө гуйж байгуулсан. Тэрээс хятадын тал одоо холбоё гэж гуугаагүй. Нэгдүгээрт бас бид нар нюансуудаа сайн бодох хэрэгтэй. Хоёрдугаарт бол бид нарыг одоо та нар одоо ингээд юу нүүрсээ одоо ингээд юу бид нар зарыг гэсэн болохоос биш тэд нар та нар нүүрсээ биднэрт одоо ингээд өгөөч гэсэн юм ерөөсөө байхгүй. Бид нүүрснийхээ аль болохоор одоо олборлтыг одоо сайжруулж экспортоо нэмэгдүүлэх гэж нэгдүгээр одоо шатны ажиллаа хийж байгаа. Энэ хэн шалгах төр хороо байгуулж энэ нь одоо үнэтэй холбоотой асуудлууд дээр шалгая гэдэг их хурлын гишүүд өөрсдийнхөө бүрийн эрхийн хүрээнд төр хороог санаачилсан байгаа. Тэгэхээр бид бол хуулийнхаа хүрээнд хилцэх үүрэгтэй их хурл ингэ нээлттэй хилцэж байна. Энэ бол хоёр улсын хоорондын гадаад харилцаа хамтын ажиллагааны асуудал учраас мэдээлэл дутуу ярих нь бол зохимжгүй байгамаа. Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу уул уурхайн салбар төр хороо байгуулж ил тод байдлыг хангах нь улс төрийн ч ус нийгмийн шаардлага болсон. Олон улсын туршлагаас харахад олборлох салбарын ил тод байдал нэмэгдэх тусам авилгын төсвөлийн индекс сайжирдаг. Харин нууц мэдээлэлд хаалттай гэрээнд хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгдгийг засгийн газар эрх хоригч нам анхаарах ёстой гэж шүүмжлэх гишүүдж байна.